Байна уу? 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 Үгүй. Хатагтай та дугаар андуурсан байна. Уцаа тасал. Үгүй. Энэ 08 биш 07. Энэ гэрээ утастай. Байна уу? Байна уу? Өсгүй таслаад өгөөч. Энэ доктор Шмидт биш. Энэ чинь 08 биш 07. Инээдтэй. Та өөрөө над руу залгсан. Тэгээд би хариулж байна. Та яах гээд байгаа юм бэ? Та надаар яалах гээд байгаа юм бэ? Би яах ёстой гэж? Би танд яаж туслах ёстой юм бэ? Тийм биш. Огтхон ч тийм биш. Байна уу? Өсгүй. Өсгүй. Байна уу? Би ярьж чадахгүй байна. Миний утас чинь тасалтаад байна. Энэ хатагтайд утсаа 50 гэж хэлээд өгөөч. Байна уу? Энэ чи юу? Хонгор минь чи мөн үү? Би сонсож байна. Би саяхан гэртээ ирсэн 10 минутын өмнө. Тийм. Байна уу? Байна уу? Байна уу? Чиний хоолой их хол сонсогдоод байна.
сонсогдоод байна. Над руу эргүүлээд залах. Харин юм бэ? Над руу буцаагаад залах. Би хилээд байна штэ хонгор минь. Утсаа таслаад над руу эргүүлээд залах. Байна уу? Байна уу? Хатагтай. Би танд түрүү хэлсэн штэ энэ доктор Шмидт биш энэ чинь 08 биш 07. Байна уу хонгор минь? Сонсож байна уу? Сонсож байна уу? Байна уу? Байна уу? Олон хүмүүс тасч яриа байна. Байна уу? Чимээгүй цаа. Ямар олон юм бэ? Ясаа олон хүмүүс вэ? Чимээгүй. Байна уу? Хонгор минь сонсож байна уу? Байна уу? Буцаад залах. Байна уу? 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 Чи юу? Хонгор минь. Чи юу? Тийм би байна. Зүгээр сонсогдож байна. Сая олон хүмүүсийн яриад давтаж сонсогдоод дундаас нь чиний дуу би ялгаж чадсангүй. Би юу? Түрүүхэн гэртээ ирсэн. 10 минутын өмнө. Хонгор минь. Чи өнөөдөр над руу залгасан уу? Гэтэ чи дүнцээ. Үгүй яачгүй. Байна уу? Чи юу? Чи мөн байна. Чи мөн байна. Хонгор минь би сонсож байна. Би сайхан гэртээ ирсэн. Одоо юу? Мэдгүй. 11:10 болж байгаа хаа. Чи гэрээсээ залгаж байна уу? Тийм бол хамгийн цагаа хараач дээ. 11:10. Би зүгээр тэгэж бодсон. Хонгор минь. Би өчтөрөө шууд орондоо асаа. Нарны юмс. Нэг ширхгийг зүгээр жоохон толгой өвдөө. Гэтэ гайвэ. Март ирсэн. Надтай өглөөний цаас. Тэгээ би дэлгүүр явсан. Түрүүхэн гэртээ буцаж ирэнгүүтээ шарт цүнхэн захиануудаа өвдөйхэн хийчихсэн. Тийм? Дараа нь юу хийсэн гэж юу? Дараа нь би хувцлаад Март замаараа намайг ирж аваад тэгээд би түрүүхэн гэртээ ирсэн штэ. Сайхан байсан. Маш сайхан байсан. Гайхалтай. За. Тэр чинь нүүрэн дээрээ тэгэж харагддаг ч гэсэн цаанаа өөр хүн штэ. Чиний зөв. Хонгор минь. Дандаа л чиний зөв байдаг штэ. Тийм ээ. Дараа нь би чамд юу хийснээ хэлсэн штэ. Тийм? Би юу? Би
заавсаа үстэй нөмрөө хар бүрх малгайтай. Хангар минь одоо ч гэсэн би тэрийгэ тайлаагүй лээ. Гү. Би тамиг татаагүй. За. Гурваны их татсан. Үнэн? Үнэн. Чи минь ямар ч хөөрхөн юм дээ. Чи бас саяхан гэртээ ирсэн үү? Чи өдөржин гэртээ байсан юм уу? Ямар ажил? Тэр үү? Хангар минь би чамд хэлдэг штэ. Чи тэгэж их бие заваах хэрэггүй. Би байна уу? Хангар минь утас тасарчвал чи шууд над руу залгаарай. Заяа буцаагаад залгая шүү. Сонсож байна уу? Байна уу? Сонсож байна. Тийм. Цөөхөн тийчихсэн. Миний бүх цагаанад юу? Хичээжлээ. Үгүй би ойлгож байна. Үгүй хангар би чамайг ойлгож байна. Гэхдээ чи тэгэж бодох хэрэггүй. Яалаа гэжтэй хангар би чамайг зэмлээгүй. Энд чи миний буруу. Чи их сайн хүн штэ. Чи ямар сайхан хүн. Хангар минь бити ингэжтэй. Би чамайг буруутгаагүй штэ. Би зоригтой байгаа. Би маш их зоригтой. Төвчээртэй байгаа. Мэдгүй. Би өөрийгөө ийм хатуучтай байна гэж юусоо бодоогүй. Гэхдээ би маргааш ийм байж чадахгүй байхаа. Хайрт минь битгий ингэлтэй. Эхлээ чи намайг сонслоо. Тэр чинь тийм л ах ёстой юм чинь дээ. Чи буруу бодоод байна. Би чамайг зэмлээгүй штэ. За хангар минь. Чи бит хоёрын хайр сэтгэл зөндөө их саад бэрхшээлийг давж гаргах ёстой байж. Тийм. Чи бит хоёр эрт шийдвэр гаргах ёстой байсан. 5 жилийн аз жаргалтаа үгүй гэж хэлэх, аль эсвэл эрсдэл хийх. Тийм. Би ч гэсэн бүх юм сайн болно гэдэгт хизээж итгэж байгаагүй. Би хязгааргүй аз жаргалыг хүсэж байсан. Би хязгааргүй бүх зүйлийг хүсэж байсан. Галзуу их хайр дурлал, галзуу бүх зүйлийг өөрлөгөө дуусан. Тийм болохоор энэ бүх миний үеийн үр. Тийм биз? Хайрт минь. За. Гэхдээ муу юм зүгээр яагачгүй. Хүн чинь муу юм болно гэж бодоод байхад тэр нь гинэт гарч ирээд чамайг дээрээс чинь нөмрөөд тэр муу юмтайгаа хамт чи тэр чигтээ доошоо жинх болно. Тэгэхээр ингэж бодох хэрэггүй. Үгүй дээ. Хангар минь чи санаж байна уу? Бүтэн сайны өдөр. Тийм, бүтэн сайны өдөр вирсаар байснаа тэгэхэд би чам руу цахилгаан явуулсан. Би өөрөө чам дээр очихыг хүссэн. Би өөрөө л одоо чам бүх юм хамаагүй гэж хэлсэн. Би өөрөө чамд нэг ч үг хэлэх боломж өгөөгүй. Тийм биз? Зүгээр. Би энэ бүхнийг эртнээс мэдчихсэн. Би чамд худлаа яриад байна гэж юу? Яагаад гэвчээ хэрвээ би чамд худлаа ярьсан бол чи шууд л намайг мэдчихдэг штэ. Үгүй хангар би маш сайн байна. Би
Би маш тайван байна. Би чамд хэлж байна. Хэрвээ би чамд худлаа ярьсан бол чи шууд намайг мэддэг штэ. Миний дуу хоолой тийм юм нуусан хүн шиг сонсогдож байна уу? Үгүй дээ чи буруу бодож. Мэдхгүй. Би одоохондоо хэлж мэдхгүй байна. Магадгүй. Ээж чинь үү? Яагаад? За санаа зовлтгүй гэж хэлчих. Зүгээр санаа зовлтгүй. Би одоохондоо хэлж мэдхгүй байна. Магадгүй л гэхдээ харин чи би ийм хурдан болно гэж бодоогүй. Чи намайг яах хүлээж чадах уу? Хэдхэн хором? За. Хамар минь чи уцаа битгий дэслээрэй. Josephine давчхан. Тэгэлгүй яах вэ? Энд байгаа. Өчтөр үүдний өрөөнөөс энэ өрөө рүү ороод наашаа цаашаа холгоол исэн чамайг л хайгаад байгаа болтой. Үгүй тэр бүр байрнаасаа ч хөдлөхгүй. Тиймээ хонгор минь нохоо чинь чамайг л санаад ах шиг байна. Хайрт минь чи өөрөө ирээд нохоогоо авчиж олно. Тийм би ааш. Зүгээр. Би чамд хэлээд байж тээ тэр чинь намайг биендээ ч хургуулахгүй байгаа. Хоолч идэхгүй, өвдсөн юм уу яатсан гэдгийг нь юу ч ойлгохгүй. Намайг танихгүй байгаа мó? Эсвэл намайг чамд муу юм хийжлээ гэж бодоод байгаа мó? Би мэдэхгүй байна. Хайрт минь чи өөрөө яриад авчир. За. Тэгээ. Би хүзүүнд нь улаан хүзүүч хийчихье. Joseph ирээд ам. Байхгүй тэрэн дээр ямар ч дугаар байхгүй. Ямар бэлээ? Машин барихтаа өмсдөг үстэй бэлээ ч нү? Яна би хараагүй ш. Тэгээ. Одоохон би үзээдгий. Тэгэлгүй яах вэ? Уцаа барьж байгаарай.
Би өдний өрөөнд үзлээ. Том өрөөнд үзлээ. Сандал шүүгээ байж болох бүхэл газар хайлаа олдохгүй байна. Тэгээд маргааш гэхэд орчвол би зөвхөн чи хийчгээд. Тэгнэ. Яг одоо юу? Онцлогны хувцастай. Харин чи. За тэгээ. Чи яг одоо ямар өнгийн цамцтай байна вэ? Би таах юм уу? Чи улаан. Тийм? Зөв. За тэгвэл чи ямар өнгийн оролттой байна вэ? Чи оролттой зүүн талдаа зангидчихсан байна. Цамцныхаа ханцыг хойш нь нугалцсан. Чиний зүүн гарт чи юу вэ? Зүүн гарт чинь утас. Харин баруун гарт чинь үзэг. Тэгээд чи тэмдэглэлийн дэвтэр дээрээ томоос том зүрх зурж байна. Тойруулаад од, нар, сар, зөндөө олон дүрснүүд зурж байна. Чи инээд алдаж байна. Хангар бин. Би нүдэрээ харж чадахгүй байгаа юм чинь чамайг чихээрээ л дүрсэлж байна. Чи надруу битгий ингэж хадалтаа. Айж байна уу гэж юу? Үгүй. Тэрнээс ч 7 доор. Хангар минь. Би ганцаараа унтаж чадхаа болж байгаа ч. Би өөрийгөө талент хармаагүй байна. Нэрээ тий. Би өчигдөр угаалгын өрөөнд ороод гэрэл асаасан чинь цав цагаан үстэй эмэгтэйтэй нүүр тулсан. Нэрээ. Буур өстэй. Нүүр ингэж хагалсан газар шиг дүүрэн үрчлээстэй яг миний өөдөөс хараа зогсож байсан. За. Миний царайны сайхан гэж юу ах вэ? Зураач нар л. Харин би чиний үгэнд дуртай. Чиний намайг дууддаг үгэнд чинь дуртай. Чи хэлэлтэй. Надтай хамт хэлэлтэй. За тэг. Өнг ардгүй өөдгүй царай. Өөдлөөд ч 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 өнг ардгүй өөдгүй царай. Тогсон. Алгалаа ноёнтон минь. Мэдлээ хүндэт ноёнтон минь. Чи ямар ч ив дүүгүй юм дээ. Гэхдээ ив дүүгүй ч гэсэн аз жаргал чи намайг хайрладаг. Хэрвээ чи альва зүйлд их ив дүүтэй тэгээд намайг хайрладаггүй байсан бол чи бид хоёр энэ утсыг аимшигтай зэвсэг болгож хувиргах байсан. Ямар ч чимээ амиргүй, ямар ч уул мөргүй хатуу зэвсэг болгож хувиргах байсан. Байна уу?
уурлаагүй штэ. Байна уу? Би уурлаагүй. Хангар минь. Залгаач дээ. Байна уу? Үсгүй. Би сая утсаар ярьж байтал миний утсыг тасалчлаа. Тийм ээ, миний утсыг та эргүүлээд залгаад өгөөч. Тийм ээ. Тэг 4 6. За баярлалаа. Байна уу? Байна уу? Бүсгүй. Та надад яаралтай холбоод өгөөч дээ. Үгүй ээ, би тань тэг 4 6 гэж хэлсэн шүү дээ. Тэг 4 6, окей? Баярлалаа. Байна уу? Бүсгүй. Тэг яг одоо хайлглаа. Тэг 4 7-той холбоод тэг 4 7. Тэг 4 7. Тэг 4 7 байна уу? Сайн байна уу? Өөрөө Жозеф үү? Тийм би байна. Тийм? Би байна. Сайн. Жозеф, өшөөгөөрөө та намайг би сая тэрнтэй утсаар ярьж байтал миний утсыг тасалчлаа. Та надад дуудаж ирээд яриулж болох уу? Тэр гэртээ байхгүй байгаа юм уу? Тэр өнөөдөр гэртээ ирээгүй юм уу? Нэрээ тий. Жозеф, нэрээ тэр над руу зоогийн газраас залгасан. Би утас тасарсны дараа гэрлүүн залгаад байсан байна. Та намайг өшөөгөөрэй. Баярлалаа, сайхан амраарай. Тавтай нарсаарай.
Байна уу? Харин тийм ээ, тасарчлаа. Чи залах гарахыг сонсогддгоо? Хангар минь. Чи гэртээ байна уу? Унтах гэж байна уу? За. Хайрт минь. Над руу залгасанд баярлалаа. Чи их сайхан шүү. Гэнэ сонсож байна. Зүгээр яагачгүй. Зүгээрээ. Би өмнө нь ярьдаг шиг л ярьж байна. Яах вэ? Юм ярьжсэн юм мартаад тэгээд дууга хураагаад түнэр харанхууд хөвөөд л Хангарын одоо ингэ ямар хэрэгтэй юм бэ? Энэ надад аз жаргал авчирдаггүй. Одоо надад ямар ч найдвар итгэл үлдээгүй гэдгийг би мэдчихэв. Инглээр итгэхин хэрэгтэй юм бэ? Би зүгээрээ би чамд худлаа ярьдаггүй штэ. Гэхдээ би дөнгөж сая чамд худлаа ярьчлаа. Энэ утсаар тийм ээ. Одоо яг энэ утсаар би чамд 15 минут худлаа ярьж байна. Зүртэй юм бишээ. Хангар минь. Би зүгээр л хоол идсэн гэж чамд худлаа ярьсан. Би хоол идээгүй. Чадахгүй. Даашинсны тухай Мартин хоол идсэн л гэж худлаа ярьсан. Надад ямар ч ягаан даашинс байхгүй. Би чиний залхахыг л хүлээж байсан. Унтлагын хувцас өмсөд өрөөндөө сууж, босож, мөлхөж ганцхан чиний залхахыг л хүлээсэн. Мэдгүй хүлээгээд л байсан. Тэгээд би унтлагын хувцсан дээрээсээ хурмын даашинзаа өмсөд гадагшаа гарахаар шийдсэн. Танай цонхонд ирж очие гэж бодсон. Такси аваад танай байшингийн чин гадаа очиж чамайг хүлээ гэж шийдсэн. Тийм ээ, тийм би энэстэй гэдгийг мэдчихээн. Би өөрийн мэдлгүй хүлээгээд л байсан. Хадаа зүгээр. Яалаа гэжтэй би одоо маш сайн байна. Гэхдээ би өөрийгөө солиорч гинэ гэж үзсэн. Би солиороод байна уу? Эсвэл зүгээр байна уу гэдгээ ялахгүй байсан. Одоо би чамтай ярьж байгаа болохоор зүгээр байна. Хайрт минь. Би хичнээн их шаналж шалаар мөлгсөөр байсан ч гэсэн чиний дуу хоолойг сонсонгууд тайтгалж ямар сайхан болдог гэж санана. Чи санаж байна уу? Чи бит хоёр хамгийн дуртай газраа би чиний мөрийг тэрлээд хөвтөж байхад
Чи минь надад ямар нэгэн сайхан юм яриад. Яг тэр мөч. Тэр бүхэн. Яг одоо чиний хоолойг ингээд сонсож байгаа шиг хичнээн сайхан байдаг байсан гэж санав. Одоо би зүгээрээ ихэнх эмэгтэйчүүд хайртай хүнтэйгээ насан туршдаа бүхэл амьдралынхаа турш цуг байна гэж боддог. Тэгээд л тэд нарт салхит гэдэг их том цохилт ордгийг. Харин би бол энэ бүхнийг эртнээс мэдчихсэн. Надад бодож тунгаах цаг байсан. Захаанууд уу? Хонгор минь. Би чамаас одоо нэг юм гуймаар байна. Тийм. Энэ инээдтэй гэдгийг би мэднэ. Гэтэ чи биелүүлээрэ. Чи наад захаануудаа шатаагаад үнсийг миний чамд бэлгэлсэн яст мэлхийтэй тамхины савнд хийчих. Бити намайг шаардлагатай. Би зүгээр л наадхыг чи хадгалахыг хүссэн. Тийм. Өрчигдөр арай юу? Өрчигдөр арай би унтчихсан. Нэрээ чи над руу уцсан гэж хэлсэн. Би уцсаа орон дотроо аваад. Би инээдтэй гэдгийг мэднэ. Гэхдээ чи өөрөө над руу зархна гэж хэлсэн штеп. Оо нэрээ би янз бүрийн зүүдлээд би танаа далайн айраг дээр ачаан байшин очсон байх юм. Тэгсэн чинь нэг ийм сансрын утас өнгөссөн. Чамаас уртаас урт ийм утас зүгдээстэй. Тэгэл би чамайг наад утсаа битгий таслаараа би чамаас гуйж хонгор минь гэлэх. Чиний дуу хоолой намайг цохиж авч байгаа юм шиг дүлээрүүлээ. Би унаад. Тийм. Ямар мангар зүуд. Ямар мангар зүуд вэ гэсэн. Гэтэ чи байхгүй бол надад хэцүү байдаг. Тэгэхээр энэ зүйл тийм ч тэнэг биш байсан юм байна. Тийм биз? Хонгор минь. Яалаа гэж дээ. Энэ нарийнхан утас л чи бид хоёрыг холбож байна шүү дээ. Энэ нарийнхан зэс утсыг чи таслах юм уу? Огтлоод хайвал. Энэ чинь чи бид хоёрыг холбож байгаа хамгийн сүүлчийн холбоос. Тэмээ би сонсчээ. Надад хөгжим сонсогдоод байна. Надад ямар нэгэн хөгжим сонсогдоод байна гэсэн юм аа. Тийм. Чи тэгээд хөгжмийнхөө дууг багсах гэж хэлээч дээ. Одоо орой болцсон байна. Чи унтаж амрах хэрэгтэй штэ. Маргааш өглөө эрт тусна. Тэгэлтэй хонгор минь. Наад хүмүүс чинь чамайг гэртээ байдаггүй гэж мэдэх болохоор шүн бүр хөгжмийнхөө дууг чанга тавих юм. Чи яг одоо ханын цохоод хэлээч дээ. Би сонсож байна хонгор минь хэлэлтэй. Үгүй дээ их амархан чи би унтаж амармаар байна. Та нар хөгжмийнхөө дууг багсах гэж хэл. Хэлээч дээ.
Би чамд хэлээгүй л дээ. Загвар өмсөгчдийн дунд байгаа тэр хүүхний зургийг би сэтгүүл дээрээс олж харсан. Яг тэр хуудсыг дэлгээд тавьсан сэтгүүл манай ширээ дээр байж лээ. Зүгээр. Тэр чинь хий. Жишээлбэл би үсгээр хэлсэн. Эсвэл үсгээр хэлсэн. Би За надад хамаагүй хэн ч байсан хэрэггүй. Би энэ бүхнийг болно гэдгийг мэдчихсэн. Би бусад эмэгтэйчүүдээс өөр. Тэг? Нэрээ би саяхан гадуур явж байгаа. Нэг хүүхэнтэй таарлаа. Анри Мартины гудамжинд амьдардаг нэг хүүхэн. Гэсэн чинь чи чинь юу гэлээ? Чи ах чинь хурмаа их гэж яагаад энд юу хийж яваа юм бэ? Чамтай дандаа цуг яваад байдаг хүн чинь ах чинь үсттэй сонин дээр хурмынхын тухайд зарлал гарсан байлээ гэж хэлээ. Чи намайг тэр нь зачирсан гэж бодож байна уу? Яалаа гэж дээ? Үгүй. Мэдгүй. Би ямар царайтай байсныг нь яаж мэдэх вэ? Нэг хэрэгтэй хэрэггүй юм яриалсан. Би бүр салхын түүс болоод манай гэрт хүмүүс хүлээж байгаа. Би явлаа гэж яваад гисэн. Миний бороо. Тийм би дандаа завгүй байдаг байсан. Гэтэ бүх юмаа чамд зориулдаг байсан шүү дээ. Бусад хүмүүсийн юу ярих нь надад хамаагүй. Хайрт минь. 5 жил би чамаар л амьсгалж, чамаар л амьдарч ирсэн. Би чамайг ирэхгүй удахаар хүчтэй биш байгаа даа гэж бодоод энэ бодлоосоо болж өөрөө хүртэл үхэх төхөн. Тэгэл чамайг өрөөнд ороод ирэхээр би дахиж амьдраад одоо чамтай ярьж байгаа болохоор би амьд байна. Хөөчлөлтөө Хангар минь чи юу хөөчлөлтэй байх тухай яриад байгаа юм бэ? Хөөчлөлтэй байхаа би чамд нэг юм хэлье. Энэ чамд нэг сайхан сонсогдохгүй л ахал та. Гэхдээ би чамайг явсан тэр аимшигтай оройноос хойш гэрээсээ ганцхан л удаа гарсан. Имлэг орсон. Тийм? Имлэг орж шүдээ авахсан. Ганцаараа. Мэдээж ганцаараа. Гав ганцаараа. Бэно. Хатагтай. Та яагаад хүний яриа сонсоод байгаа юм бэ? Хинч таныг над руу албаар залгуулаагүй шүү дээ. Тийм? Та дураараа хүний яриа сонсож биднийг шоолж байгаа орон зүгээрлээд уцаа тавиач. Та өөрөө яагаад цаг заваа дэмий үрээд байгаа юм бэ? Та яагаад надад уцаа тавиач?
Байна уу? Надруу залгаачтай би гуйж байна. Би гуйж байна. Хонгор минь би гуйж. Бурхан минь. Тэрнийг минь надруу залгуулаач. Би танаас гуйж байна. Тэрний минь дуу надад эцсийн удаа сонсгооч дээ. Тэхүү. Бурхан минь би танаас гуйж байна. Тэрнийг минь надруу ганцхан л удаа залгуулж. Ганцхан удаа сүүлчийн удаа ярих боломж олгооч дээ. Та миний хийсэн бүх муу зүйлийг ууч надад өршөө бурхан минь надруу залгуулаач дээ. Тэрнийг минь ганцхан удаа сонсгооч дээ. Бурхан минь би танаас гуйж байна. Тэрнийг минь ганцхан удаа л надад залгуулж. Сүүлчийн удаа надруу залгуулаач дээ. Бурхан минь би танаас гуйж байна. Бурхан минь би танаас гуйж байна. Бурхан минь би танаас гуйж байна. Надруу залгуулаач дээ. Байна уу? Байна. Тэр чамайг устгах гэсэн юм уу? Үгүй одоо тэр сонсоогүй уцаа тасалсан. Үгүй хонгор минь тэр чи өөрөө их муухай ааштай ууртай хүн байлээ. Битгий ингэлдээ тэр чи чамайг мэдэхгүй штэ. Чамайг бусад ирчүүдтэй адилханаар л бодож байхгүй юу? Болил доо. Тэр уцаа тасалсан. За. Би өчигдөр орой нойрны юм ууй гэж утсан. Тэгээд ахиухан хэмжээгээр уучвал сайн амтах байх таа гэж бодоо. Харин бүр ихийг уувал яах вэ? Чи юу гэж бодож байна? Бүр ихийг уувал дахиж хизээд сэрэхгүйгээр үхэн. Ойлгож байна уу? Марта намайг өдөрч асарсан. Би 12 ширхгийг бүлээн усаар даруулж уусан. Хонгор минь 4 цаг болж исэн. Би 40 юм хүртэл халуураад би ганцаараа өгч чадахгүй байсан. Тэгээд Марта намайг асарж агаад түрүүхэн явсан. Би тэрний гуугаад сүүлчийн удаа чамтайгаа ярихад минь саад болох байхаа гэж бодоод би тэрний гуйж байж гэрлүүн явуулсан. Хонгор минь хордлого гэдэг чинь их хүнд юм байна. Би дандаа л эмнийхээ хэмжээг алдаж уух юм. Тийм. Яалаа гэж тэ одоо зүгээр 38.3 зүгээр жаахан чихүүцээд тийм. Гэхдээ чи надад уцтаагүй. Би дахиад л ганцаараа би ингэж амьдарч чадахгүй. Ойлгож байна уу? Би ингэж амьдарч чадахгүй. Би ерөөсөө ч ингэж амьдарч чадахгүй. Одоо зүгээр хонгор минь. Хэрэггүй. Мартагийн эмч надад эм бичиж өгсөн. Яах вэ? Хордлого гэдэг чинь их хүнд юм байна. Эхний шөнө бол надад их хэцүү байсан. Харин хоёр дахь шөнө өчигдөр тэр эмийн үйлчлээд хоёр дахь шөнө бүх өвчтөнгүүд сайн унтдаг гэсэн. Харин одоо чамтай уцаар ярьж дуусаад гурав дахь шөнө эхэлнэ. Тэгээд маргааш нөгөөдөр тэрний цаадах маргааш гээд хов хоос өдрүүд эхэлнэ. За тэгээ унтъя гэж бодъё. Унтлаа. Тэгэхээр би сэрэх хэрэгтэй болно. Сэрнэ, босох хэрэгтэй. Босоод хувцлах хэрэгтэй. Хувцлаад хооллох хэрэгтэй. Хооллоод гадагшаа гарах хэрэгтэй. Тэгээд би хайчих юм бэ? Надад чамаа гэхээс өөр ямар ч ажил байгаагүй. Марта тэр чинь өөрийн гэсэн амьдралтай штэ. Хонгор минь. Наадах чинь ямар ч усгүй болчихсон загснаас чи өөрийн гэсэн амьдралтай. 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 Чи өөрийн гэсэн амьдр
Чи цаашаа яаж амьдрах гэж байна вэ гэж асуусантай адилхан. Хүмүүс хайр сэтгэл үзэн ядалтыг л мэддэг. Харин салалтыг их өнгөц ойлгодог. Салалт гэдэг бол хагцал. Хагцлын цаана хүний сэтгэлийн гүнд юу болж байгааг юусоо ойлгодоггүй. Чи ч гэсэн тэднэрт ойлгуулж чадахгүй. Чи бид хоёрын харилцаа хөндлөнгийн хүмүүст ойлгомжгүй. Тэгээд би аажмаар ямар ч найз нөхөдгүй болсон. Зүгээр. Чи зүгээр л над шиг хөнгөн инээгээд л өнгөрөх хэрэгтэй. Тэд нар юу ч ойлгохгүй. Хангар минь. Чи мэдхүү. Бүх зүйл хоосон болдгийг. Юу ч байхгүй гэдгийг чи ойлгохгүй. Хэрвээ чи миний төлөө надад худлаа ярьсан бол би энийг чинь ойлгоод чамайг уучлах байсан. Би мэдрэх байсан. Би чамд хэлж байна. Хэрвээ чи бид хоёрын харилцааны төлөө худлаа ярьсан бол би энэ бүхнийг чинь ойлгох байсан. Чи яагаад надад одоо хүртэл худлаа ярьж байгаа юм бэ? Би одоо чамаас нэг юм гуймаар байна. Яалаа гэж тэгээд харин би их муухай ааш гаргаж байна. Би уулын чамд амласан. Би юу ч болоогүй юм шиг чамаас холдно гэж би чамд хэлсэн. Би үнэхээр тэнэгтлээ. Би дахиад л тэнэгтлээ. Энэ бүхэн миний буруу. Чи надад тандаа аз жаргал өгдөг байсан. Чамд хэцүү байгаа би мэдж байна. Чамд маш хэцүү байгаа. Гэтэ чи намайг ч гэсэн ойлголтоо. Миний зүрх сэтгэл яаж шаналж байгааг чи жижигхэн ч гэсэн жаахан ч гэсэн намайг ойлгоорой заяа. Хангар минь. Чи нөгөөдөр энд ирнэсэн үү? Би чамаас нэг юм гуймаар байна. Энэ тийм ч хэцүү биш. Үгүй өвдөхгүй байна. Зүгээр. Юу ч өвдөхгүй байна. Чи бид хоёрын буудаг байсан буудал битгий буугаач гэж би чамаас гуйх гэсэн. Энэ хэцүү биш үстэй. Тэ? Одоо ингэх нь ямар ч ашиггүй. Хинт ч итгэл найдах үлдээгүй ингэх хэрэггүй гэж би чамд хэлж байна. Харт минь хэрвээ чи бид хоёр эрт дээр үед амьдарч байсан бол өдгийг би биенээ харж нүвээ хараад уулзах байсан. Тэгээд нэгэндээ хэлсэн хөөгээ мартаж дахиад бүгдийг шинээр эхлэх байсан. Харин одоо ийм техник технологи хөгжсөн үед утасны цаанаас сонсогдож байгаа дуу хоолой бүгдийг шийддэг болж би чамайг тэрнээр би чамайг үсмээрээ энэ хүмүүс газар доорх байгуулж сувг хоолой хотын их нүргэн чимээ энэ бүхэн чи таныг садагч байна. Ард чиний дуу хоолой миний хүцөг ороод байна. Чи утсаа тасал. Би зөвхөн байна. Яг одоо утсаа тасал. Яг одоо утсаа тасал. Чи яаж намайг бууж би чавсан гэж бодоо бэ? Би чамд худлаа ярьдаггүй. Хайртай хүнтэй худлаа ярих. Тэрнийг хуурах зориг
өөрийнхөө амийг хорлохгүй юм. Магадгүй нэг л удаа хүн дайсан тул утсаа тасал. Утсаа таслаач дээ. Утсаа таслаач дээ. Таслаач дээ. Хангар утсаа таслаач дээ. Би чамд хайртай. 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 Хайртай.